За одоо юу мэдрэгдэж байна? Онгоо бүү? Онголоо. Ашиг хийсэн. Хаашаа ч юм дээ. Надаа бас ингээд тэр дамжуулж захтай төлөвийг ингээ анзаараадсэн чинь бас яг хов хүн одоо өөртөө ч холбоотой сэтгэлийн айдас гэхээс илүүтэйгээр давхар тэр хүний нэг юм хор ойлгож байна. Одоо альва нэг юм дэвийн шунал хорын хүсэл гэл нэг юм байдаг хөхгүй юу? Одоо альва муу юм болгоно. Тэгвэл энэ эрттэй холбоотой нэг тийм сонин хор дотор юм хомд чинь наалтсан ч байсан ч юм хаашаач барьчаад байсан ч юм тэр энерги өвд. Тэгээ сая өөрийгөө ингээ хүчтэй гэдгийг нотлоод батлаад хин гэдгийг ингээ гаргаад үнцний өөртөө өгөөд ирэнгүүт тэр нэг юм наалтсан шимээдсэн шимэгч энэ хорн бактери шиг хорн салж байгаа юм шиг тийм мэдрэмж төрлөө. Дан ганц хов хүн чиний өөрийн сэтгэлийн айдсаас давхар тэр хүний бас нэг юм хор наалтсан байсан байна гэж хэлгээд. Давхар явж исэн биз дээ. Тий. Яг одоо надад төрж байгаа мэдрэмж ингээд цээж энэ хэсэг цээжний хөндөй хоолой тэр чигтээ ингээд онгоцсон мэдрэмж төрж байна. Ни бүр ийм хараа хоолойны эндээс ийм мөр хотоод хөвлий тойрог ингээд битүү нэг юм ингээд дарчаад исэн юм шиг. Барьчаад исэн юм шиг. Тэгээ одоо тэр бүх юм онгоогдож байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Цээжин дээрээс хоолойн дээрээс тарчдаг. За мэдрэмжээ болцоорой. Юу мэдрэгдэж байна? Яаж? Одоо миний яг нөгөө цээж хоолой ингээд онгоосон байгаад байна. Тэгсэн мөртлөө нөгөө өргөс авахаараа яг тэр нэг үлдсэн газар нь байна даа гэдэг тийм мэдрэмж байгаа дээ. Яг хоолон дээр байгаа. Цээжиндээ яг маш сайн мэдэрсэн байна. Маш сайн мэдэрсэн байна. Одоо энийг чинь хартаа яг ийм процесс явагдана гэсэн хоёлоо одоо. Цаашдаа яах вэ гэхээр бид нар ингээд биеийн аль нэг хэсэг өвдөөд хагалгаанд ороход тэр хагалгаа хийгээд эн чин тухайн өвчтөй хэсгийг ингээд тайраад тастаад авчдаг тийм үү. Тэгсний дараа гам барих гэдэг нь өөрөө тэр тухайн өвчтөн өөрийгөө идгэх хамгийн чухал процесс байдаг. Энийг та өөрөө мэдэх бах. Гам барих гэдэг. Тэгвэл энэ сэтгэлийн энергийн биеийн хувьд бас адилхан тийм зүйл явдаг. Ямар ч л байсан хоёлоо одоо ингээд холбогдоод хоёлоо ч юу ах вэ дээд эрчим энерги хорвоо ертөнцийнхөө юугаар ингээд цагийн жам нь ирээд дотроос ч нэг том хар юм ингээд чөлөөлчлөө авчлаа. Агуулчлаа. Одоо тэгвэл цаашдаа хувь хүн та өөрөө гам барих буюу өөрийнхөө сэтгэлийг байнга л тордож, анзаарч, ажиглаж, хайрлаж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж аажуудаа өнөөх энэ нөгөө өргөс авцсан бол үлдсэн орон зай багаар ившээд эдгэрдэгтэй адилхан одоо энэ ийм том нүх, том хоосон орон зай чинь багаар ангаагдана гэсэн үг. Тэгтээ зүгээр болохоор орхиж болохгүй. Насан туршдаа өөрийнхөө сэтгэлийг анзаарч, дотгошоогоо чимээлж, өөрийгөө хайрлаж, өөртөө эзэн байж энэ туулал юундаа өөрийнхөө амьдралдаа үнэн байж, зоригтой байж өөрийгөө хамгаална гэсэн үг. Цаашдаа. Ойлгогдож байна уу миний хэлж байгаа зүйл? ойлгосон. Дан ганц энэ нөхөр эрэгтэй хүнтэй холбоогүйгээр өөр сөрөг эрчим энергиуд бид нар өдөр тутам л
энергийн урсгалд орж бэлтсэж идэг. Нөгөө талаас энэ бидний сэтгэл гэж энэ сав эрхтэн дотор маш олон өмнөх төрөл юутай холбоотой айхтар муу муухай зүйлүүд бас хоримтлагдсан байдаг. Тэр болгоноос өөрийгөө тархлаатайгаар чөлөөлж өөрийгөө хайрлах, хамгаалах гол инстинкт чинь үргэлжил өөртөө холбоотой байх. Өөрийгөө чимээлдэг байх. Өөртөө цагийг өгдөг байх. Энэ шүү заа өөрийгөө хайрладаг байх. Ингэж чадах юм бол гаднаас ямар ч тийм сүрэг нэрэг, дарк нэрэг өөрийн чинь сэтгэлд байгаа ямар ч муу муухай зүйл мухчин дарж хааж боомлж чадахгүй л гэсэн санаа. Өөрөө илүү хүчтэй болж байна л гэсэн санаа. Бид нар энэ одоо амьдрал дээр том биетэй хүчтэй хүнийг ялахын тулд фитнес жимд яваад булчингаа томруулаад дасгал хөдөлгөөн хийгээд тэр зодтолдох арга техник суралцж баг багаар хөгжиж тэр хүчтэй өрсөлдөгчөө одоо зөхиж унгаадаг нэгэн адилаар өөрийнхөө энэ сэтгэл гэж сав шим ертөнцийг хайрлаж хамгаалахын тулд өдөр болгон өөрийнхөө дотор дуу хоолойтойгоо дотор мэдрэмжтэйгээл ажиллах хэрэгтэй гэсэн үг, анзаарах хэрэгтэй гэсэн үг. Юу хэрэгтэй бэ чамд минь одоо? Яамаар байна хоёулаа хамтдаа? Ингээд хийгээд үзье. Тэгээд би өөртөө ингээд цаг гаргая. Энэ хөгжүүлж болох энэ талаар ингээд үзье гэдэг ч юм уу, тэ? Ингээл өөртөө гадна махан биетэйгээ фитнес зодооны урлагийн юмд яваад ажилдаг шигээ өөрийнхөө дотор сэтгэл дуу хоолойтойгоо яг ингэж л ажиллаж хүчрхэг дархлаа тогтооно л гэсэн санаа. Хүчрхэг сэтгэл зүйтэй болно л гэсэн санаа шүү. Сэтгэл чи өөрөө л тэр чигээрээ энерги хөхгүй да. Бид нэр сэтгэл өвдөөд ин гэддэг боловч яг тэр эрэхтэн хаана байдгийг мэдэхгүй. Гэхдээ бид бүгд мэддэг, ярьдаг. Сэтгэл өвдөөдийн сэтгэл зовоортой байна. Сэтгэл хүнд байна гэж ярьдаг. Тэгвэл сэтгэл гэдэг чи өөрөө бидний тэр энергийн биеийг дотор юуг маань тэр чигт нь илэрхийлээд байгаа байхгүй юу? Хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө хайрал, дотор энерги дуу хоолойгоо мэдэр гэсэн санаа юм шүү. За тэгээд ер нь ийм зүйл анзаарэгддэг л да. Хүний амьдралд тохиолдох элдв зовлон, саад, бэрхшээл, гай, түтгэр бүхий л энэ бид нар болохгүй гэж хардаг, бид нар айж зүхтаадаг энэ зүйлүүд дандаа эсрэгээрээ биднэрт өөртөө минь холбогдох тийм гоё багш нар болсон байдаг хөхгүй юу? Тэгэхээр хоёулаагийн хувьд ч гэсэндээ яг адилхан сая дамжуулт хийгдэж байгаа тэр чөлөөлөгдөж байгаа энэ таны одоо тэр дотор сэтгэлд байгаа айдас энэ нөхөртэй холбоотой өмнөх тэр экс ютач холбоотой энэ зүйл яг үнэндээ явж таны муугийг чинь үзэх гэдэл танд л таал азгүй болохоор бол ийм хувь тавилантайгаар учирсан зүйл биш. Ерөнхий агуулгаар харах юм бол хорвоо ертөнц таныг өшөө илүү өөрийгөө чагнадаг, өөрийгөө таньдаг, өөртөө хүчрхэг эзэн байгаасаа гэсэндээ л урд чинь энэ том саадыг тавьсан хэрэг. Энэ талаас нь хараарай заяа. Тэ. Тэгж чадах юм бол та илүү хүчрхэг болно гэсэн үг. Цааш та. Өөртөө илүү хүчрхээр холбогдно. За тэгээд одоо миний хэлэх байгаа зүйлийг та хэр өөртөө амьдрал дээрээ тусгаж авах юм байгаа юм. Энэ хувь заяа туул дээрээ наах юм байгаа би сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан миний олсон туршлагаар миний дамжуулсан юунаас ингээд анзаарсан мэдлэгээр авсан зүйлүүдээр харахад хүн гэдэг амьтан
явж эцсийн дүндээ сэтгэлээ таних гэж, сэтгэлээ л ангаах гэж, сэтгэл болсон энэ сав шим ертөнцийг л тэр чигтэн таньж мэдж харанхуй бараан зүйлийг нь гэгээтэй цагаан эерэг сайн сайхан болгох гэж төдийгөөс өдий хүртэл асар олон төрлийг авч туулаад үе зайгүй суралцдгийн болоо да гэж надад санагдсан. Тэгвэл энэ сэтгэл гэж сав шим ертөнц нь өөрөө цагаан, гэгэн, ариун сайн сайхнаар дүүрээд ирэхийн халигаад ирэхийн цагтаа эерэг бүхнэр дүүрээд хайр бүхнэр ундраад ирэхийн цагтаа өнөө хүн гэж амтэн чинь дотор сэтгэл нь гэгэрч байгаа хэрэг тэр юм байна л та. Тэгээ сэтгэл нь гэгэрээд ирэхийн цагтаа энэ хорвоо ертөнцөөс сурах ёстой суралцахын туулах ёстой туулал нь дүүрчээ. Одоо чи гэрэл болон тэнгэрт дэвшээд дараагийнхаа одоо хим хэмжээст рүүгээ явдаа аялдаа гэд явдаг байх нь л дээ. Тэгвэл миний танд захин аминчлан хэлэх гээд байгаа гол зүйл нь юу вэ гэхээр энэ сэтгэлээл таньж мэдхийг олж харахыг ангааж чөлөөлөхийг юмнаас илүү өртөл болгоорой. Сэтгэлтэй нь эрүүл байж гэмээр та өөрөө тайван амгалан бай. Сэтгэлтэй нь тайван амгалан байж гэмээр та өөрийнхөө амьдрал, хувь заяа, туулалдаа эзэн байна. Та өөртөө эзэн байна гэмээр та хийх ёстой үйлээ, хүргэх ёстой зүйлүүдийг бүрэн дүүрэн утгаар нь хүмүүст хорвоо ертөнцид түгэн. Энэ л явж бидний хийх ажил шүү дээ. Тэгэхээр тэр айхтар гүн мэдрэмж, айхтар мөн чанар, айхтар далд ухамсар янз бүрийн тэр одоо юутай холбогдохоос уртаар өөрийнхөө сэтгэлийг ангаах гэж, өөрийнхөө сэтгэлийг таньж мэдэх гэж та эхлүүлээрэй гэж би танд амжилтлан хүсмээр байна. Энэ их айхтар зүйл шүү. Та энийг маш сайн ухаараа мөлжөөдлөгөөрэй. Энэний цаана маш гүн агуулга байгаа шүү. Яагаад сэтгэлээ тань, яагаад сэтгэлэн аргад гэж хэлээд байгаа юм гэхлээр энэ сэтгэл гэдэг эрхтэн дотор өмнөх туулал төрөл юутай холбоотой асар олон айдас, гомдол, цөхрөл, уйтгар, гуниг, эсэргээрээ сайн сайхан баяр баясгал гэд бүх зүйлүүд ирээн бараантайгаар сүлэлдэн холилдон оршдог байхгүй юу? Тэгэхээр бидний өөрсдийн маань зорилго энийг сайн сайхан, гэгэн, ариун, хайр дүүрэн, инэрл нэгүсэл дүүрэн байлгахад л бидний туйлын зорилго чиглэгдэж байгаа. Ухамсарт амьдралын маань зорилго. Тэгээгүй байсан бол одоо энэ нийгэмдэр байгаа бусдын адил саяны төлөв нь орж ирээд гарсан танай X юуны нөхрийн адил яг амтналаг, адгууслаг, араатанлаг, хоногийн хоол эсвэл хэрэгцээтэй юмныхаа төлөөл тэмүүлсэн, адгасан, дайрсан, өрсөлдсөн, ялсан, баталсан нэг ийм хомсрын үед их дорой байгаад л дуусах байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө дотгошоогоо өнгийж өнөөх сэтгэлийнхаа болохгүй болгоныгоо таньж мэдж болох сайхан болгоныг түгээж дэлгэрүүлж эерэг гэгэн саруул сайхан руу тэмүүлж ийн гэдэг нь та тэр хүмүүсийн ухамсарын түвшнөөс хамаагүй нэг алхмын урд явж байна л гэж өөрийгөө дүгнээрэй. Та араатан биш. Та амтан биш. Та оюун ухаан дээд төрөлд хүн болон алхаж
өөрийгөө таньж мэдж байна гэж ойлгоорой. За юу? Тий. Эцсийн дүндээ энэ бүхэн таны тусын тулд шүү. Таны өөрийн амар амгалангийн тулд, таны өөрийн хорвоод ирсэн үйл зорилгын тулд та сэтгэлээ таньж мэдэх хэрэгтэй. За тэгвэл энэ дээрээс асуулт ургах баг. Тэр сэтгэлийг чинь тэгвэл яаж таньж мэдэх юм бэ гэж. Амархаа. Энэ хөвөлдсөн байгаа сэтгэл, оволцсон байгаа сэтгэл гэдэг хэрэгтэн бидний оюун санаа, ухаан бодлоор цэнэглэгдээд амаар гарan үг, гар хөлөөр гарan үйлдэл болон бидний хорвоо ертөнц нийгэмтэй ингэж харилцан үйлчлэлцэж байдаг. Юу гэсэн үг вэ гэхлээр та өөрийнхөө үг үйлдэлийг анзаар. Тэр чинь таны явж сэтгэлийн илэрхийлэмжээ гэсэн үг. Таны сэтгэл дотор ямар өнгө байна? Сэтгэл тань ямар байна? Таны үг үйлдэл гадагшаага яг тийм болон цацарч идэг. Энергийн хуваараач тэр бодит аргын амьдралын 3D хэмжээс ертөнцийг барьж тэр. Тэгэхээр үг үйлдэлээ анзаарахаас таны өөрийн сэтгэлийгээ таних тэр аялал процесс чинь эхлэх нэ. Үг үйлдэлээ анзаарсан цагтаа шүүмжлэхгүйгээр зүгээр л ажиглаад л бай. Би амнаас ийм үг гаргачлаа. Би сая ийм үйлдэл хийчихлээ. За. Би ингээд яриад идэм чи ийм хүн юм болов? Магадгүй юм гэл ингээд бага зэргийн юутай эргцүүлэлтэй зүгээр л анзаараад л аяанда таны өөрийн доторх тэр гайхалтай одоо цэвэр ухамсар мэдлэгтэй саруул ухаантай таныг сайн сайхан руу хөтлөөд аваа явна. Саар муу муухай болгоныг чинь багаар танаас холдуулан сарниулна. Энийг би биш, хорвоо ертөнц биш, та өөрөө хийнэ гэсэн үг. Би яг энэ замаар яваад ирсэн. Одоо ч суралцаар өгцсөр байгаа бусад хүмүүс ч гэсэн яг энэ замаар явж сэтгэлээ таньж мэддэг. Тэр гэгэрсэн багш Будда, Христ бүгд авиадлаган өөрийнхөө сэтгэлийг танихаас бүх зүйл эхэлдэг юм шүү. Сэтгэл харанхуй байгаа цагт гадна орч харанхуй. Юм бүхэн харанхуй. Сэтгэлд гэгээ ороод ирэхээр сэтгэл дотор туяа цацраад ирэхээр юм болгон хайр хүргмээр санагддаг. Хичнээн зөвөн үргэжсэн. Чамаа хүчндчихсэн хүн байсан ч гэсэндээ эви энэ муу юмтан ч гэсэн шалтгаантай л байсан байгаа шүү дээ гэж тэрийг бүр сул талтай, гомдолтой, новшин балиар үзэн ядмаар юм болгонтой нийлүүлэн хайрлаж чаддаг. Таны дотор өөрийн чинь сэтгэл дотор ийм гоё хайрын өнгө гэрэл цацарч ийн гэдэг чинь та туйлын амар амгалан, туйлын аз жаргалтай байна л гэсэн үг. Тэр муу ингэсэн, энэ муу тэгсэн. За яах вэ? Тэр мууг л гэдэл өш санаад л өөрийнхөө дотор ахаад л нэг юмыг гаргаж чөлөөлөд байгаа хэрнээ нөгөө нэг болохгүй юмыг ахаад л хуримтлуулаад л байна гэдэг чинь одоо биш юм а гэхэд ирээдүйн нэг өдөр ахаад л буглагдах, ахаад л бачуурах нэг бөглөөс болохын эхлэл. Тэгэхээр
өөрийнхөө төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө сайныг хүс. Саар муутай болгонтой хайрл. Тэрийг хайрлаад байгаа хэрэг биш шүү дээ. Та өөрийнхөө төлөө, өөрийнхөө ирээдүйг хайрлаж байгаа болохоор л муу муухай бүгдийг уучлан хайрлаж байна гэсэн үг. Бүх зүйл учир шалтгаантай байдаг. Бүх зүйл уялдаа хамааралтай байдаг. Энийг зөвхөн би хэлж байгаа биш шүү. Тэр дээд эрчим хэмжээс бүх дамжуулалтаар маргахын аргагүй нотлогдож байгаа үнэн бол ганц үнэн бол энэ. Бүх зүйл уялдаа хамааралтай, шалтгаантай. Юу гэсэн үг вэ гэхлээр өнөөдөр бидний амьдралд үдсэн ядаж чихшмээр үнэхэрийн зэвүүцэж гомдмоор, цухтаамаар тийм үзлийн муухай хүн таарлаач гэсэндээ эвээ минь тэрэнд шалтгаан байгаа. Хөөрхий минь өөрийнх нь дотор ч гэсэн авь адилхан тийм зүйл явж байгаа. Тэрийгээ ч мэдэхгүй төөрч бодлал араатан шиг авирлал амтан шиг амьдраад л байгаа. Хөөрхий минь. Тэр тийм муу байлаа ч гэсэндээ төөрөг хувь заяа тавилангаараа өнөөдөр тантай таарад учирчгаж. Тэгснээрээ таныг хэдэн жил зовоос нүнэ. Гэхдээ хамгийн гол нь хүн болгох энэ том алхмыг чинь тавьж өгсөн байх шүү дээ. Та энэ өнцгөөс харал та. Хүн болж өөрийнхөө дотгошоо чимээлэх, өөрийгөө өнгөх, өөрийгөө хайрлах энэ том ухаарлыг танд зүгээр л ирээд өөрөөр багшилсан байх шүү дээ. Хэцүү мэднэ. Гэхдээ өөрийнхөө төлөө уучлах хэрэгтэй. Уг агуулга учир шалтгаан нь энэ юм болвол үнэхээр новшийн лалрын байсан ч гэсэндээ талархах хэрэгтэй өөрийнхөө төлөө. Үзэн ядхал юм болвол хөмхийгээ зууж гараа зангидхал юм болвол өөрийнхөө дотор ахаад л та нэг хор хэрийн үрийг тарьж байна гэсэн үг. Тэгэхээр сонголт таны гарт. Үнэхээр л илүү хүчрхэг юм бол, үнэхээр л илүү давсан ухаантай юм бол хайрлаж, уучлж илүүрэх, хамаг сайныг хүсч илүүрэх тийм л мундаг юм бол. Тэгж чадахгүй бол өөрийгөө та ахаад л гойныг харуулсал зовлонгийн ангал руу сайн дураар оруулна да. Сануулан аминчлан захин хэллээ шүү. Сайн бодоорой. Сайн тунгаагаарай. Сайтар эргцүүлээрэй. Хөөрхий минь гэж. Үйл альва юмд үлийн үрийн шүтэн барилдлага гэж байдаг. Өмнөх төрөл хойд төрөлж гэж байдаг. Тэгвэл өмнөх төрөлтөө та тэр хүнийг тэгж ихээр зовоочсон байвал яах юм?
Тэгээд одоо энэ төрөлтөө ирээд хариугаа авсан байвал яах юм? Мэдэхгүй шүү дээ. Яагаад ганцхан энэ амьдралаараа бүх зүйлийг дүгнэх гэж? Гачлантай тэр зовлон та өөрөө өмнө нь тэр хүнд үрүүлж исэн байвал яах юм? Хорвоо ертөнц дэндүү шудраг болохоор үүлийн холбоогоор өнөөдөр таныг ингэж амьдралд чинь тэр хүн ирж холбогдож ингэж ихэр зовоосон байвал яах юм? Түүнийх нь хариуцлаа маш том хичээлийг, маш том ухаарлыг, сургамжийг авлаа. Маш том сорилтыг давлаа. Хүн болох сорилтоо давлаа. Харин одоо ард дээр нь хизээж уучлахгүйгээр шүд зун гарцсан гэтэн өмхөртлөө өөрийнхөө сэтгэл дотроо ахин их орох юм уу? Өр зөөлөн инэрэнгүй тэнүүн сэтгэл гаргаад өрөвдөж цагаатгаж өөрийгөө чөлөөлөх юм уу? Өөрөө шийдэр. Өөрөө шийдэр. Өчүүхэн хүмүүс л бусдыг үс яддаг. Сул дорой хүмүүс л бусдад татаархдаг. Тэгвэл өөрөө чи хүчрэхийг бол жишимч үгүй директор нь өнгөрөхөл учиртай. Өөрөө чи ухаантай бол өнөөдөр яагаад ийм зүйл тохиолдвоо гэдгийг үндэс уг углуурхтай таних л учиртай. Уучлалаар цагаатгагдж ухаарлаар бангаагдсан чөлөөлөгдөж урам дэмээр тэтгэгдэж хайр юугаар нь энэрэгддэг хорвоод хүчлээтэл байвал хорцогноотл байвал хонзон санаатл байвал хүн болох болоогүй байна та. Хүн гэдгийг ээж таних болоогүй байна. Хүрэх алсын чинь тэр хязгаар хөвөө хязгааргүй тэр их хайр болсон цагт энэрл нэгүсэл байсан цагт хүн чи өөрөө үүлэн дээр хөвж үндсэн дээр батж яг л diwaaчин гэлтэй. Яа харахгүй сэтгэлдээ тэр diwaачингийн үрийг тарьсан цагт ялгал үгүй энэ орчлон тэр чихтэй diwaачин болон хуурна. Яртаглаж, артаглаж, өс хонзон санаж
явааргүй өчүүхэн баталтай автгаваас яг дэргэд чинь янзын сайхан байсан мэт энэ орчлон ямахын төдийд там болон хувирна. Ял хийсэн ялтан мэт. Гэм хийсэн гэмтэн мэт. Гэрвшээж, айж, имэж, гомдож, шаналж, цөхөрч энэ насыг бар. Гэтэл гаргалгааг нь хэллээ шүү дээ. Гэрэл болон гий, нар болон манд өөрийнхөө сэтгэл дотор. Сайны үрийг одооноос төрж ихэл сарвал сайхан ирээдүрээ тэмүүлжил байгаа бол сэтгэл юугаан цэвэр хариун байл. Сэм хийж үгүй хаар инрэл югаар дүүрэн байл. Сайн харвал, сайтар анзаарвал сэтгэл нь ямар байна? Тэр хүн түүнийг хүртэж л амьдрна. Хөрхи. За сая нэг дамжуулалт явлаа. Мэдэрч чадваа. Юу мэдрэгдэв? Сэтгэлийн анзаар, сэтгэлтэйгээ ойрхон байна. Хайрл. Миний асууж байгаа онцгой нь дотор мэдрэмжинд чинь энэ ухаарл юунаас илүүтэйгээр ямар юу орж ирв? Мэдрэмж орж ирв? Одоо энергийн давтамж тэр юуг нь мэдэрч чадваа? Миний дуу хоол арай нэг юм өөрчлөгдөөд өөр хүн ч гэдэг юм өөр болж байгааг анзаарв уу? Тэрийг анзаарсан. Ааха. Түүнтэй холбоотойгоор янз бүрийн мэдрэгдүү, дотор юм харагдваа гэдэг онцгой асууж байгаа. Тиймэл гэдэг. Хүлэн зөвшөөрөлт байгаад исэн. Тэштэй. Би аль хэдийн уучлсан штэ.
аль хэдийн уучлсан болвол ахин дахин саяны зүйлийг ярихдахгүй бах, дамжуулахдахгүй бах. Тэгэхээр ахаад нэг анзаараад эргцүүлээд үзээрэй. Уучлсан байхад, хайрлсан байхад энэ айдас гэдэг зүйл, энэ муу муухай сөрөг инээрийг тогтохын үндэс байдаггүй байхгүй юу? Тэгэхээр гүйцэд уучлаагүй юм болов уу? Гүйцэд хайрлцтаагүй юм болов уу? Тийм л баг. Гэхдээ яг гүйцэд хайрлаад, гүйцэд уучлах гэхлээр яг юу хийхээ би мэддэхгүй. Өөрийнхөө мэддэг аргуудыг бол хэрэгэлцэн. Гэхдээ өмнө нь болохоор ингээд бодох төдийдэл ингээд уур хөрөх ч юм уу ингээд бүр тавгүй зүрх төвшдөг гэсэн бол дараа нь өөрөөсөө тийм мэдрэмж байхаар болцсон. Тийм үү гэдэг зүйлтэй болцсон байснаа би өөрийгөө уучлсан болов гэж бодоод явж исэн баггүй өнөөдрийг хүртэл. Өөрийнхөө одоо мэддэг хэмжээндээ бол уучлсан гэж харсан. Тэгээд анзаарахаар ямар нэгэн тийм юу мэдрэгдэхгүй байсан. Мэдрэгдэжсэн нэг зүйл болохоор манай охин яг X-тэйгээ ингээд царай дүр төрхөөр адилхан байдаг байхгүй юу? Тэгэхээр заримдаа охиноос тийм нэг адилхан юуг нь харахаараа миний ингээд зүрх ингээд нэг чимчигнэл нэг тийм мэдрэмж ороод ирдэг байсан. Тэгээ би сүүл үед охинтой өргөсөө уулзраа олохгүй, хил хамаа олцохгүй хэцүү байгаад исэн. Тэгээд яг тэрнтэй холбоотой байна да гэж би мэдрээд байгаа мөртлөө яг яахаа мэдэхгүй байгаад исэн. Тэг ямар одоо охиныг гүзэн ядалтай нэшвэгүй болохгүй шүү дээ. Би тэрийг аль хэдийн тавьж явуулсан шүү дээ гэж өөртөө хэлээд байгаа мөртлөө одоо тэгээ яг яах ёстой юм бэ гэж гацаал байгаад исэн байхгүй юу? Яг төгс хайрлаа, төгс уучлан гэхлээр яг тэр төвшөндөө би үнэхээр чадахгүйсэн. Гэхдээ яг чадыг гэхлээр яг юу хийх ёстой? Яг яах ёстой? Саяны шиг байдалд би юугасаа зүгээр байж байгаа л орч өөрсөж чадахгүйсэн байхгүй. Хэнийг надад тусламж хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа. Гэхдээ тэрийг би хаанасаа мэдэхгүй. Энэ ярил хайгуул маань л өнөөдрийн байдалд хүргэсэн болов гэж би бодоод байна. Саяны хэлдэг үгэн дээр төгс хайрлан, төгс уучлан, төгс гэдэг юм хорвоо ертөнцийн хувьд байхгүй л дээ. Байхын үндэсгүй л дээ. Тэгэхээр юу байх вэ гэхлээр бүрэн гүйцэд уучлах хэмжээ хязгааргүйгээр хайрлах, инрэх гэдэг ийм хязгаар яригдах бах. Тэрнээс биш төгс гэж ярихдаггүй байх л та. Тэгэхээр хоёулаа өнөөдрийн хүртэл бол чадах чинээгээрээ өөрийнхөө хувьд аргаа хэрэгэлсэн байна. Тэгвэл цаашдаа бүр илүү байдлаар яаж уучлан, яаж чөлөөлнө, яаж хайрлна гэж юу гэсэн үг юм болоо гэд эргцүүлээд дотроосоо тэр мэдлэгийг, тэр ухааныг гаргах гээд үзье. Өгтөө таны дотор байж л байгаа. Бүх зүйлийн хариулт таны дотор байж л байгаа гэсэн үг. Бид бүгдийн дотор бидний өөрсдийн мэдхийг хүссэн хариултууд байдаг байхгүй юу? Энэ нь ямар учиртай вэ гэхлээр анхнаас цаанаасаа хорвоо ертөнц биднийг бүтээхдээ бидний дотор байгаа энэ сүнс буюу энэ гэрэл эрчмийг бүтээхдээ өөрийн гэсэн даваа сорилтуудыг давж туулаад суралцаж хорвоо ертөнцийн жам ясыг
суралцаж таньж мэдэх үүрэгтэйгээр зохион бүтээжээ. Тэгвэл тэрхүү даваа суралтуудыг хүнд хэцүү болгоныг давж явахдаа түүнийг туулж давж гарах тэр арга ухаан, хайр, инрэл, сэтгэлийн хат хүч, мэдлэг бүх зүйлийг нь өгөгдсөн байдаг байхгүй юу? Огт өгөхгүйгээр, огт байхгүйгээр хизээч бид нарыг нэг юм харанхуй нөхрөө түлхчихдэггүй гэсэн үг. Хэцүү бэрх саад сорилтон дээр юу юуг аваач хайчдаггүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу дутаад идэг вэ гэхээр бид нар өөрсдийнхөө дотор руу өшөө илүү өнгөж хариултыг олох тэр холбоос дутаад байна л гэсэн үг. Бусдаар бол таны дотор өөртөө чинь бүх зүйл өгөгдсөн байгаа гэсэн санаа. Ойлгогдож байна уу? Тэгвэл өөрийнхөө дотор руу яаж илүү өнгөж холбогдож надад хэрэгтэй тэр мэдлэг зүйлүүдийг би ухаж гаргах юм бэ гэж та бодож иж магадгүй. Түрүүн хэлсэнчлэн эхлээд та сэтгэлээ танихаас эхэлнэ. Сэтгэлээ танихын тулд уг үйлдэлүүдэд анзаарахаас эхэлнэ. Баг багаар сэтгэлийнхээ хорыг ангаагаа, сэтгэлээ чөлөөлөөд, сэтгэлээ цэвэр ариун болгоод ирэхээр таны өөрийн чинь өгөгдөл тэр чадвар, мэдрэмж, дотоод өөрийн тань сүнсний мэдлгүүд хүссэн үсээгүй тодрон сэргэн учиртай. Энийг би худлаа цэжний баянгаар ярьж байгаа биш шүү. Би жинхэнэ өөрийнхөө туулж мэдсэн болохоор үнэн туршлага авалцж байгаа. Би энийг нэг юм жишээгээр тайлбарлах дуртай. Манай багш маань хэлж ирсэн. Би танд бас тайлбарлаад өгье. За хоёлоо ингээд та нүдэнээс очихгүй дөө. Хоёлоогийн урд нь маш гоё нуурын тогтоол ус нуур байна гэж төсөөлөлд. Үзэсгэлэнтэй нуур. Тэр нуурын мандал дээр хөвөлзөөд байгаа давлгаа нь таны өөрийн бодол. Тэр давлгаанаас үүдээд хөөсрөөд байгаа хөөс нь таны өөрийн бодлоос тань ундраад байгаа үг, үйлдэл, яриа, дадал зуршил гэж харъя. Тэрхүү нуурын ус маш ихээр савлж байна, хөдөлж байна. Энэ юу хэлээд ийн гэхээр таны сэтгэл тань төдий чинээ савлгаатай байна гэсэн үг. Шалтгаан нь юу ч байж болно. Өмнөх төрөл янз бүрийн юмтай хор хэр сайн муу гомдол цөхрөлт юу ч байгаа бүүмэд үүнээс болоод асар их давлгаалаад асар их тийм юутай булингартай шороо эргэлдээд л хөрсөн эргэлдээд л үүнээс үүдээд маш их хүчтэй давлгаа буюу таны бодлууд их ундраад энэ тархич нь маш их ажиллаа замбраагүй байгаад байна. Үүнээс үүдээд тарих бодлоос ч үүдээд таны үг хэл чинь үйлдэл чинь замбраагүй хяналтгүйгээр цацраад гараад ийн гэсэн санаа. Тэгвэл үүнийг үг үйлдэлээс авахуулаад анзаарахтайгаар хямгадаад засаад чиглүүлээд баг багаар тэр нөгөө хөөснөөс нь авахуулаад энэ нуурын төрлөг усыг хөөснөөс нь авахуулаад давлгааг нь намдуулаад нуурын усаа тогтуун болгоод булингартай байсан тэр булингар юуг нь таньж мэдээд та өөрийнхөө сэтгэлийг маш сайтар анзаарч ямар үед би яагаад уралдгийг, энэ үед нь би яадгийг, энэ ер нь юутай холбоотой ингээл өөрийнхөө сэтгэл рүү л чимээл сэтгэлээл таньж мэдээд байх тусмаа таны нуурын ус төдий чинээ тогтун, тайван, амгалан болно гэсэн үг. Тунгалаг болно гэсэн үг. Энэ нь таны өөрийн сэтгэлийг чинь төрлөх мөн чанар болох тэр амар амгалан байдлыг илтгэж байгаа хэрэг. Та өөрийнхөө сэтгэлийг туйлаас таньж мэдж тогтун, тунгалаг, тайван амгалан болгож чадаж гимэн
тэр нуурын усны ёроолд байгаа олон өнгийн чулууг толдон харах боломжтой. Тэр нь юу вэ гэхлээр өнөөх түрүүний хоёлыг ярьсан таны дотоод өөрийн мэдлэг, мэдрэмж, өнөөх өөрийнхөө тэр дотоод сүнс оршихуйтайгаа холбогдох тэр үүд хаалга, тэр арга техник, тэр дор олон өнгийн чулуутай нэгэн адилаар таны хүлээн байгаа гэсэн санаа ойлгогдож байна уу? Тэгэхээр та өөрийнхөө сэтгэлийг яг төрлөх тэр мөн чанараар нь тайван, тогтун, амар амгалан болгож гэмээр тэр доор тунраад байгаа олон өнгийн чулуу адил өөрийнхөө мөн чанарыг жинхэнэ өөрийгөө таньж мэдэх боломжтой болно, харах боломжтой болно. Бусдаар бол та энэ хөвөлзөөд байгаа, долгиосод байгаа олон сэтгэл хөдлөл, бодол, сэтгэл дотроо байгаа энэ олон үйлдэл, энэ болгондоо л савчигдаад, төөрөөд зөв шийдвэрийг гаргаж таньж чадахгүй байгаад байгаа байхгүй юу? Аливаа асуудал боллоо гэж харахад. Хичнээн та өөрөө төрлөх чанар чинь тайван, тогтун юмыг нэг юм улс ууртай ханддаг хүн авчиг гүйцэд сэтгэлээ тунгалаг болгоогүй болохоор дотроос өөрийнхөө тэр чандад байгаа үнэн дуу хоолойтойгоо нэгдэж зөв шийдвэрийг, зөв сонголтуудыг хийж чадахгүй байна гэсэн санаа. Ойлгож байна уу? Тэгвэл альва өөрийнхөө та амьдралд тохиолдож байгаа зовлон бэрхшээл, саад, сорилт болгондоо зөв дуудлагатайгаар, зөв сонор сэрэмж, ухамсартайгаар түүнийг даван туулъя. Хорвоо ертөнцтэйгөө сүрж биш нэгдэж дагаж амьдрья гэж хүсгэл юм болвол энэ сэтгэлээ тунгалаг, цэвэр, ариун энэ сэтгэл гэдэг эрхтнээ таньж мэдхээс өөр арга байхгүй. Сэтгэлтэй тунгалаг болоод, тогтун тайван амгалан болоод та сэтгэлээд сайтар таньж мэдээд ирэхийнхаа цагта хүссэн хүсээгүй өөрийнхөө дотоод дуу хоолой тэр дотор оршихуй сүнслэг байдалтайгаа холбогдно. Санаа бүү зов. За тэгээд түрүүн хэлсэн тэгвэл тэр сэтгэлээ яаж таних вэ гэхлээр үг үйлдэлээ сайтар анзаараад миний үг үйлдэл чинь миний бодлын тусал тэгвэл бодлоо анзаараа энэ бодол чинь өөрөө өнөөх сэтгэлийн маань үйлдэл хэлбэлэл шүү дээ. Тэгэхээр миний тархин дотор ямар олон бодол эргэлт энэ чинь миний сэтгэл өөрөө тийм өнгөтэй байгаа л гэсэн илэрл юм байна шүү дээ гэд энэ зарчмаар сэтгэлээ сайтарл таньж мэдэх учиртай. За үүн дээр би танд өөрийнхөө туршлага тууллаараа надад тус болсон нэгэн зүйлийг хэлье. Энэ бол бясалгал йог байсан. Йог буюу тэр дасгал хөдөлгөөнийг хийж би өөрийнхөө махан бие физиологтойгоо маш сайтар ярилцаж холбогдож харагдаж байгаа эдсийг ярьж байгаа шүү. Хаана нь юу байна? Хаана нь ямар өвдөл зовөр байна? Хаана ямар болохгүй энергийн бөөгнөрл асуудлууд байна? Тэр болгоныг тодорхой хэмжээнд йогийн тусламжтайгаар махан биенийх асуудлыг шийдсэн. Дараад нь бодол, сэтгэл буюу энэ харагдахгүй байгаа энергийн биеийн асуудлыг би бясалгал хийж өөрийнхөө дотгошоо чимээлжиж таньж мэдсэн. Тодорхой хэмжээнд ангааж чөлөөлж чадсан. Бясалгаал нүдэн ханаад суун. Угаасаа таны анзаарах ёстой зүйл таны бодол.
ийм зүйлийн талаар бодоод байна та. Би ч ингэж байна та. Тэгвэл энэ бодол маань миний сэтгэлийн тусгал гэвэцтэй. Тэгвэл сэтгэл маань ч гэсэн ийм өнгөтэй байгаа юм бах та. Гэл ингээл ойггүйгээр өдөр болгон тодорхой хэмжээний хугацааг зарцуулаад ирэхээр хүн хүссэн хүсээгүй тэр сэтгэл гэдэг сав шим ертөнцөө баг багаар таньж мэддэг учиртай шүү за. За танд өөр хэлэх юм байна уу? Эсвэл асуух эргэлзэж байгаа зүйл байна уу? Сая би тодорхой нэг бодлоод гаргаж байгаа үедээ би биш юм шиг яригдаад ийсэн нь миний тэр өөр дотор хүнтэй шинж үсттэй. Та наатгач. Та биш гэмээр айхтар үг хэлцэн характерыг үзүүлээд та биш гэмээр зарим тохиолдолд өөрийнхөө контролд чадахгүй хэмжээнд очоод ийна гэдэг чинь сэтгэлд чинь л тийм нэг нөхөр байна л гэсэн үг. Мэдгүй тэр нь юу ч байж болно. Өмнөх төрөл янз бүрийн холбоотой байж болно. Эсвэл харанхуй муухаг байдал чинь байж болно. Эсвэл нэг тийм гогдсон, бугалсан, багширсан нэг тийм юм байж болно. Юу ч байж болох байхгүй юу? Түүнийг л та таньж мэдэж анагаах чөлөөлөх учиртай. Айхтар юмнууд байдгийн бэлээ. Хүний дотор бид нар өөрсдөө юусоо мэддэг юм бэл. Нөө маргааш та болцсон ингээд эсвэл өөрсдийгөө нэг юм хотл итгэл үнэмшлэр бигээд итгэцэн дүрээрээ би ч үгэн дажгүй юм ихтэй шүү. Би ч үгэн дажгүй залуу шүү. Би гайгүй штэ хүнийг хайрлцдаг бла бла гэл айгүй өөртөө итгэлтэй байгаа л гэдэг. Гэтэл энэ дотгошоогоо өнгийх тусам тэр муу муухайтайгаа зууралдаж онгичих тусам бурхан минь ээ. Би ийм гэж үг юмэр амар нөхөртөө таардаг. Бурхан минь ч бүү үзэхэд би ч бүр үзлийн би чи өөрөө бүр ийм амар байсан юм биш үү гэж хэлмээр тийм айхтар зүйлүүдтэй таардаг. Тэр нь юу байдаг вэ гэхлээр ихэвчлэн доодистэй холбоотой байдаг л да. Доодис гэдэг нь юу гэсэн үг гэхээр та энэ таны сүнс чинь өмнөх олон төрлүүдтэй хатан эрэгтэй эмэгтэй ч гэдэг юм уу янз бүрийн хүний төрлүүдийг авч ирсэн байдаг л да. Тийм болохоор нэг талаас хорвоо ертөнцийн уялдаа хамаарлыг маш сайн мэдлэг болгоод ноу хау болгоод өөрийнхөө дотроо тээсэн байдаг. Энийг сүнсний мэдлэг гэдэг. Нөгөө талдаа сөрөг юм байлгүй л яг. Атаачтөө муу муухай гомдол цөхрөл тэр болгоныгоо гүйцэд ангааж гүйцэд таньж мэдэж чадаагүй улмаас бас муу муухай юмгаа тээцэн байдаг энэ дотроо таны сүнс чинь гэсэн өөрөө. Тэр нь нэг талаараа трама болж гарч ирээд бид нар нэг юм өөрийгөө удирдах дийлхээргүй алкогол хэрэглэсэн үед зарим хүмүүс нэг юм амар авир гаргаад идэх штеп. Алкогол хэрэглээгүй үедээ ч авир гаргаад идэг. Тэр нь яагаад тийж амар аратанлаг яагаад тийм амар байгаад байна гэхээр хөөх юм дотор нь тийм амар юм хоригдлогдсон байгаагийн хэлбэр واخгүй. Тэгвэл амар нэг тийм жишээ бай. Гэтэл амар биш гэж бид нар өөрсдөө дүгнээд идэг. Бидний өөрсдийн маань энэ дотор ялгал үгүй л аимшигтэй зүйлүүд бас байж л байгаа. Таны ч миний ч бид бүгдийн дотор аваадлага. Сайн сайхны төөл нь байгаа. Ариун гэгийн хайр бурхан будтай байгаа
эгээр л байгаа. А нөгөө талдаа муухайгийн доод хязгаарууд нь байгаа шүү. Адгийн муухай занг таны ч дотор байгаа, миний ч дотор байгаа, бүх хүмүүсийн дотор байгаа. А зүгээр энийг хэр сайн таних, мэдж, ангааж, чөлөөлж, уучлж, инэрч чадсан бэ? Тэр эерэг тал руугаа хэр алхам ойртсон бэ гэдгээрээ л хэмжигдээд идэх юм болов гэж надад анзаарчихсан. Ухамсарын төвшингийн ялгаа нь харагдаад идэх юм болов гэж анзаарчихсан. Бусдаар бол бид бүгд адилхан л байна уу та гэж. Миний хэлж байгааг ойлгогдож байна уу? Айхтар зүйлүүд их гарч ирдэг. Одоо хүмүүсийн юуны доод юутай сэтгэлтэй холбоотой дамжуултууд ингээл хийж байгаа. Өмнөх төрөл мөрлөлтөө одоо бие үнэлэгч байх жишээ нь. Энэ бол нормал зүйл. Одоо бие бол жишээ нь шоронгийн хоригдол байх жишээ нь. Юу гэсэн үг вэ гэхээр хүн тэр одоо энэ сүнс гээд энэ одоо энерги бий. Хүний төрөл авч ингэж явахдаа дандаа л сайн сайхан бурхан будтай, дандаа л багш, дандаа л ариун номтон, дандаа л хаан хатан байх ерөөсө албагүйгээр янз бүрийн олон төрлүүдээр дамжин янз бүрийн олон туулал туршлагуудыг хоримтлуулж иж хөгждөг юм байна л да. Тэгэхээр миний хувьд бол шоронгийн хоригдол байсан жишээ. Шоронгийн хоригдол гэхээр одоо энэ одоогийн бидний мэддэг юу биш. Тэр нөгөө гяндам мэндэг юм утай холбоотой тэр нэг сайн мэр гэдэг шиг малын улгаан гэдэг шиг тийм юутай холбоотой миний одоо доод жишээ нь байсан байх жишээ нь тийм. Нэг манай найзын дамжуулалт байж хат өмнө нэг тийм сонин айхтар боол байсан. Тэгээ бүр ингээд нохоо шиг харцагдаж байсан тэр эзэнтэйгээ. Тэгээд тэр одоо сэтгэл дотор нь тэгээд хадгалагдаад үлдсэн. Тэр нэг юм нохоо шиг харцдаг. Тэгээд өөртөө. Тэгээд тэрнээс буглаад тэр нэг юм юунаас нь доод тэр нэг гомдол, тэр нэг сөрөг талаас нь одоо халдварлаад өөрийнх нь зан характер, сэтгэл зүй ааш зан ямар байдаг вэ гэхлээр амар өөртөө итгэлгүй нинж дорой гэдэг шиг. Захын хүн ирээл бөөрлөгчдөг, дээрлэгчдэг болохоор. Тийм ааш, тийм одоо хандлагатай нөхөр ихгүй. Тэгээд бид хоёр анзаараад найзлал яваалсан тэгсэн чинь нэг өдөр хашрын юм нь сөхөгдөж гарч ирж байгаа байхгүй дамжуулагдаж. Өмнөх аль нэг төрөлтөө тийм амар боол байсан, нохоо шиг байсан. Тэрнээс үүдээд өөрийгөө үнэлдэхгүй, өөртөө үнц нөгдөхгүй тийм хандлага суужээ гэд тайлэгдчихсэн. Гэдэгтэй адилхан хүний дотор өчнөө л юмуд байдаг. Юм шүү гэж. Зарим тохиолдолд хүн болгоны дотор буюу сүнс болгон өөрийнхөө дотор дандаа тэр муухайгийн туйлыг тээх албагүй байдаг л да. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр хэрвээ таны сүнсэн бий өмнөх төрөлтөө тэрний өмнөх төрлүүдтэй харьцангуй өөрийнхөө дотгошоо чимээлж өөртөө холбогдох, өөрийгөө таних энэ аялал нь харьцангуй өмнөх төрлүүдээс эхэлсэн бол харьцангуй та буян ном сайн сайхны зам мөрийг хөөсөн бол лам санвартан мундаг багш ариун номтон бусдад туслагч энэрэн нэгүүлсэгч те хэрвээ та өмнөх төрлөлтөө ийм байсан бол таны тэр муухай одоо сүнсэн чинь байх элдв трама юмнууд харьцангуй гайгүй байдаг. Бараг байхгүй шихэн байдаг зарим тохиолдолд.
гэхээр хувь хүн өөрийнх нь сүнснийхаа туулал хідэн төрөл авсан яасан хийснээсээ хамаарат таны дотор хэр зэрэг юу байгаа вэ гэдэг чинь тодорхой л гэсэн санаа. Өмнөх төрөлтөө одоо хитэн төрөл авсан хэн байсан гэдгийг яаж мэдэх гэсэн үг вэ? Тэрийг та заавал мэдэх албагүй, заавал таних албагүй. Зүгээр хэлж байгаа юм нь сэтгэлээл анзаар, сэтгэлээл чөлөөл. Хүссэн хүсээгүй наа сэтгэл чинь бүх зүйлийн төл байдаг хэвгүй юу? Хүссэн хүсээгүй та сэтгэлээ сайхан чөлөөлөө, сайхан онгойлгоод таньж мэдээд ирэхийн цагта таны мэдэх ёстой тэр зүйлүүд аяанд ороод ирнэ. Та өмнө нь ямар хүн байсан, яасан, яаж явсан. Сүнсний чинь энэ ороод ирсэн зорилго тань юу юм? Энэ амьдрал туулалтаа та юу хийх учиртай юм бла бла гэд бүх зүйлүүдийг та өөрийнхөө дотроос өөрөө таних боломжтой. Санаагаа битгий чилээгээрээ өөртөө хэд битгий одоо хүнд даалгавар юм хүмүүгөөрэй. Нэг өдрийн дотор нэг одоо энэ хормын дотор бүх зүйлийг таньж мэдэх албагүй шүү. Шаардлагач байхгүй. Миний хувьд жишээ нь энэ амьдрал туулалтаа бол 10 гаруй жилийн хугацаанд унаж, бүдэрч, үхэж хатаж өөртөө алалцсаар нэг юм өнөөдөр нэг юм чүүэл өөрийгөө нэг өдий дэнийл нэг юм жоохон таниhtайгаа болоо явж байна. Хаач байсан. Тэгвэл ямар одоо юугаараа ур чадвар туршлага өгөгдлөөрөө ингээ хүмүүсийн юмыг мэдрээ дамжуулаад чөлөөлт хийгээд яваад байна вэ гэхлээр миний нөгөө өмнөх төрөлтэй мань холбоотой. Их сайхан буян заяатай ариун гэгээ намын мөрийг хөөсөн байх нь байна. Энэ алагхан зүрхээ айхтар нандинаж хайрлсан байх нь байна. Энэ амьдрал хорвоо ертөнцийг өөрийнхөө одоо тэр туулал бясалгал югаараа таньж мэдсэн байх нь байна. Ганц өмнөх төрөлч биш, бас нэг эдэн төрөлтэй маань холбоотой. Тэгэхээр энэ сайхан буян заяа, үеийн үрийн олон сайхан зүйлийн өгдөөцсөн гэдэл олон сайхан бүхний шүтэн байрлалгаар өнөөдөр би нэг юм өдий дэнийл өөрийгөө таних гад л явж байна. Хичээж байна. Өдөр бүр суралцаар л байна. Бусдын хүмүүсийн намжуултыг хийхдээ хүртэл миний дотор энтэй холбоотой зүйл байдаг билүү? Би ч нэрээ юу вүлээ гэж байнгын л анзаарга, ажиглалт, дотгошоогоо өнгөйлт үргэлжил суралцаад л явж байна да. Одоо надад таны доторх мэдрэмжээс ингээд орж ирж байгаа нь хав харанхуй байна. Түнэр харанхуй гэдэг шиг. Хаана юу байгаа юм бүү хав харанхуй. Тэгснээ энэ дотроо хойгоо таньж мэд, энэ дотроосоо бүх хариултаа олж гэх шиг гэж байгаа юм шиг. Яг нэг ийм мэдрэмж надад орж ирж байна. Энэ юу илэрхийлээд ийн гэхээр
Таны таньж мэдээгүй сэтгэлийн орон зайг илэрхийлж байна. Сэтгэл гэдэг чинь энэ энергийн бие бүхэлд нь агуулж байгаа сав шим ертөнц болохоор бүх юуг нь таны дотоод ертөнцийг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр санаа зовлтгүй бүгд адилхан энэ зүйлийг туулдаг. Баг багаар өөрийгөө хайрлаж, өөртөөгөө ажиллаж, суралцаж, санамсар сэрэмсрээ сэрээж ийж өөрийнхөө доторх гэрлийг асуудаг. Нарыг мандуулдаг. Бүгд адилхан туллаар явдаг. Тэгэхээр битгий санаа зов. Та дөрөв хэлжсэн. Би хангалттай хэмжээнд гаднаас бусдаас ном сонингоос их зүйлийг суралцсан гэж хэлж байна. Сайн байна. Мундаг байна. Одоо тэгвэл таны өөрийнхөө дотроос өөрийнхөө сэтгэлийн орон зайгаас суралцах маш том үүд хаалга, маш том аялал яг одооноос эхэлж байна. Таны өөрийн дотор, таны сэтгэлд, таны сүнсэнд асар их тууллын туршлага мэдлэг байгаа. Хорвоо ертөнцийг таньж мэдж авсан. Таны өөрийн чинь дотор бүхэл бүтэн ертөнцийн нэг хэсэг нь байгаа байхгүй юу? ертөнц байгаа. Бүх зүйл байгаа. Зүйл байгаа. Түүнийг таньж мэд. Аяллаа эхлүүл. Тэнэгэлзэж зогсох биш. Яг одооноос л эхлүүл. Таны сурсан тэр ном мэдлэг бусдаас авсан тэр мэдлгүүд тань тархигт нь маш их цэнгэлсэн байна, дүүргэсэн байна. Одоо тэгвэл өөрийгөө хайрлаж, өөрийгөө уучлж, өөрлөгөө өнгөж дотор сэтгэлээ цэнгэл, сэтгэлийн дүүрэг. Сэтгэлийн хөгжүүл. Сэтгэлээсээ суралц. Тайвшир. Анзаар. Баг багаар ажигла. Баг багаар суралц. Баг багалхмаар. Зүгээр л энэ одоо цагийг мэдэр. Энэ ярилцж байгаа энэ агшинг. Яг энэ үйлцэлд таны дотор ямар мэдрэмж? Юу болж зүгээр л ажигл хит битгий хичээ. Хит битгий бас нэг юмд туушир. Зөвхөн өөр дээр ихээс илүүтэйгээр юм багнаас, юм гаднаас эхэлдэг учраас та гадаах зүйлийг анзаарах гэж байна. Таны одоо энэ сууж байгаа өрөөнд чинь ямар өнгийн хантай байна? Ямар өнгийн гэрэл өсөж байна? Үнэр нь ямар байна? Энерги нь ямар байна? Гаднаас эхэл. Гаднах зүйлүүдийг анзаарч ажиглаж, гаднах орчин, гаднах одоо цагийг таньж мэдсэн бол одоо баг багаар буюу өөрийнхөө үг үйлдэл бодлыг анзаарч эхэл.
Ингээд л баг багаар татгшаага өнгөдөг байхгүй юу? Ойлгосноо? Ойлголоо. Бүх зүйл цаг хугацаатай. Бууяар буутгаарай. Болох зүйл болох цагтаа болох л учиртай. Бүгдийг та нэг дор хүртэх ерөөс албагүй шүү. Барж хамгийн ингэж шавхаж биш, мэрж, ажиглаж, анзаарч баг багаар хүрт. Альва зүйлийг, окей? Би удахгүй за нэг 5 сартаа багтаагаад онлайн сургалт эхлүүлэх бодолтой байгаа юм. Та миний нөгөө Facebook хуудастай ойр байж байгаад тэрэнд нэг өөрийгөө чагнажгаад хамрагдахыг бодоорой. 2-7 хоног үргэлжлэн 7 хоногт нэг 2-3 хичээл орох баг. Тэгээ нийтдээ 6 хичээл орох баг. 6-7 хичээл орох баг. Тэгээд энэ богинохон хичээлийн юунд аль болохоор л хүнийг өөр дээр нь тутагшин төвлөрүүлэх тэр йог бяцлаглалын арга техникээр өөрийнхөө дотор сэтгэлийг таньж мэдэх улмаар цаашаага өөрийнхөө тэр дотоод дуу хоолой юугаа улам илүү тод сонсдог болоход л тэр сургалт маань чиглэгдэхин. Тэгэхээр тэрийг нэг сонирхотгоорой за. Тэгээ дахиад ахин нэг шинэ үүд хаалга шинэ аялал эхэллээ. Гадагшаа гадна ертөнц биш дотгошоогоо өөрийн дотоод ертөнц рүүгээ чимээлэх маш том аялал эхэллээ. Аялал болсон хойно өссөн дараа анган цанган бууж өгмөр санагдана. Учирдаггүй санагдана. Гэхдээ яваад л байгаарай. Даваад л байгаарай. Таны санаанд чинь тодорч байгаа л бол та сансандаа хүрэх учиртай. Сэтгэлд тань багтчил байгаа бол та зорьсноо бодит болох учиртай. Бүх хүмүүс авайдлахын замаар авайдлахын туулал туршлагаар явдгүйч гэсэндээ авайдлахын харанхуйгаас эхэлдэг. Авайдлахын ихний алхмаас эхэлдэг шүү. Хэн үнэнч байсан нь, хэн үнэн байсан нь, хэн тууштай байсан нь зорьсон тохирдог. Үүнд цаг хугацаа нэг тийм хамааралгүй байдаг юм да. 10 жил, 20 жил хийсэн үү байсан уу та нэг чухал биш. Хамгийн гол нь дотор тэр сэтгэлтэйгээ өөртөөгөө чинхүү үнэнээр хэр ажиллаж чадж байна гэдэг чинь хамгийн чухал.
үнэхээр хөдөлмөрлж байгаа, үнэхээр суралцж байгаа бол үнэхээр тэмүүлж мэрийж байгаа бол үр дүнгууд нь маш гоё тодорно санаа зовлтгүй. Хоёлаа маш том сорилтын орд гарсан шүү. Өөртөө амрах, гам барих, ангаагдах нэг юм чөлөө өгөөрэй за. Маш том одоо хагалгааг даваад гарлаа гэдэг шиг өөрийнхөө хувьд маш том сорилтыг давсан шүү. Тэгэхээр өөрийгөө хайрлаад сайхан хэд хоног амраарай. Санаа сэтгэл юугаа багч хилээж агаад сайхан амраад энергиэр эрч хүчээр зэнэглэгдснийхаа дараагаар за одоо яах вүлээ? Ийх вүлээ гэд дараагийн алхмаа хийгээрэй за. Тэгээд энэ юугаа болохоор дуу хораагуур болохоор би бүр сүулт ахаад шинээр эхлүүлсэн. Тэгэхээр хоёлоо эхний тэр дамжуулалтан дээр гарсан айхтар зүйлүүд огт бичигдээгүй гэсэн үг санаа зовлтгүй заа. Тий, сүүлийн яриа л бичигдсэн байгаа. Сүүлийн нэг цаг орчмын яриа бичигдсэн байгаа. Тэгэхээр энийг би подкаст хэлбэрээр оруулчих баг. Сайхан амарчаад сонсомоор санагдсан үедээ ахин сонсоод хэрэгтэй зүйлүүдээ ахаад нэг ухаарад таниад аваарай. Энэ харагдаж байгаа махан биедэн дээр бид нар том хагалгаа хийлгүүлээ гарсны дараа их тамирцсан байгаад өөрийгөө гам барих, өөртөө анхаарал тавих хэрэгтэй байдагтай адилхан, тамирцсан байдагтай адилхан энэ дотор сэтгэл энерги бий чинь авь адилхан байхгүй юу? Энэ том сорилтыг, энэ том саад тэгийг буглааг дотроо тээж өнөөдөр гаргаж ирж хасгаж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө сайхан мэдрээд авь адилхан л тамирцсан байгаа, авь адилхан л өвдсөн байгаа. Дараа юм гэж битгий ядгаарай. Хүчилж ядахынхаа хэрээр харин ч хүсэж байгаа зүйлээсээ төө зайтай холдоод явааддаг. Хүрье очио таны мэдял гэж байгаа бол хорвоо ертөнцтэй нэг хэмнэлээр л алхах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг гэхээр яг одоо байгалийнхаа зүй тогтлороо яамаар байна, түүнийг л үлдээрэй гэсэн санаа. За тийм байна. Танд хэлэх зүйл юу байна? Хоёлоо ингэсгээд ерөнхийдөө яриагаа тусгая та. Би өмнө ингээ бясалгал хийгээл тодорхой чагнаад ингээд мэдээ гэхлээр юу ч надад мэдрэгдэхгүй байсан байхгүй юу. Тэгээд сая болохоор ингээд мэдрээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ таны тусламжтайгаар мэдрээд байна уу аль эсвэл би
би өмнө яагаад мэдрэхгүй байсан юм бол одоо 2-3 хоног амарчаад би мэдрэх гэхлээр дахиад юм мэдрэхээ болчвол яах вэ? Зүйл бодлоочлаа. За, хариулъя. Мэдээж маш олон зүйлийн шүтэн барилгахаар альва зүйл болж өрнөдөг л дөө бидний амьдралд. Тэгвэл яг хоёулаа өнөөдрийн энэ дамжуулалт энэ айхтар гүн дотор сэтгэлийн ангаал чөлөөлөлт чинь ч гэсэндээ маш олон зүйлийн одоо шүтэн барилгахаар бий болж байгаа өрнөж байгаа процесс. Үүнд хорвоо ертөнц за тэгэл энэ миний одоо энэ чадвар туулал өгөгдөл бүх зүйлүүд орж байгаа. Үүнээс гадна хувь хүн таны өөртөө чинь холбоотой таны өөрийг тань харж хамгаалж дааж явдаг тэр дээд эрчим энергиуд онгод тэнгэр сахиусан тэнгэрүүд те бүх зүйлүүд туслалт сайтаагаар өнөөдөр та өөрийнхөө тэр дотор айхтар зүйлийг чөлөөллөө л дөө. Чөлөөллөө. Тэгвэл хамгийн том одоо ажлыг яг үнэндээ гардаж та өөрөө л хийсэн. Та өөрийнхөө тэр юутай өөрөө ажилласан гэсэн санаа. Өөрийнхөө сэтгэлд байгаа тэр том айхтар тэг юг чөлөөлж чадсан болохоор одоо та өөрийнхөө дотгошоо өнгөйхэд асуудал үгүйгээр мэдрэмж чинь орж ирж байгаа. Энэ л зүйлийг түрүүнээс хойш хэлээд байгаа байхгүй юу? Өнөөдөр та сэтгэлийнхаа нэг саад тээгээс чөлөөлж сэтгэлээ нэг ийм орон зайгаар таньж мэдсэн болохоор та өөрийнхөө тэр дотор дуу хоолойгоо дотор юу болоод байгаагаа анзаарч чадахгүйц болж байна гэсэн үг. Тэгэхээр битгий айдаа санаа зовлтгүй. Та өөр дээрээ байгаа цагт өөртөө ажиллаж өөрийнхөө сэтгэл рүү өнгөж байгаа цагт та улмал илүү ахаад улмал илүү өөрийгөө таньна уу гэхээс биш өөрөөсөө алсраад л овооны гайгүй сонсч исэн дуу хоолой юмнууд нь таг болоод л бүр ингээд дүлийдэн боргоно гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр энэ бүгдийг хорвоо ертөнц энэ тийм хэмжээс бүх зүйлийн одоо шүтэн барилга хамааралдор та өөрөө өөрийгөө чөлөөсөн шүү. Өөрөө энэ бүгдийг хийсэн шүү гэдгийг ойлгоорой. Тэр 6 нь юу болчих вэ тэгэхээр хараад байгаа 6 он. Мэдгүй одоогоор бол тайлгдсан юм алга. Хойлоо дараа нь ахаад холбогдоход тайлагдаж гарч ирэх юм болов би хэлж мэдэхгүй байна. Тэ. Аливаа юм чинь цаг хугацаатай байдаг хгүй юу? Нэг дор бүгд гараад ирдэггүй. Тэ. Дараа юунууд гарч ирэх баг. Гэхдээ ямар ч л байсан бид нар айгүй нэг юм харанхуй, муухаг, мэдрэмжгүй өчүүхэн дорой байдаг болохоор энэ хорвоо дээр би ганцаараа байна л гэд ойлгоод идэм байна л да. Гэтэл энэ энерги гэдэг зүйлийг мэдрээд тэр далд ертөнц гэдэг зүйлийг тодорхой хэмжээнд таниад ухаарад ирэхээр дан ганц би оршдгүй юм байна. Давхар намайг хамгаалж харж ханддаг олон одоо эрчим энерги хэм хэмжээстүүд байдаг юм байна. Түүн дотор миний өвөг дээдс, өвөө эмээ, онгод тэнгэрүүд за тэгээ сахиусан тэнгэрүүд гэдэг юм уу, сахиулууд гэдэг юм уу, энэ болгон зүйлүүд хамгаалж харж байдаг юм байна гэдгийг л ухаард юм байлээ. Тэгэхээр хойл өнөөдөр энэ гоё дамжуулалтаа авлаа, чөлөөлөлтөө авлаа. Энэн дээр таны өөрийн тань хамгаалж хардаг тэр эрчим энерги онгод тэнгэрүүтэй маш их туслалцаа нэмэр болсон гэсэн үг. Та өөрөө мэдхгүй харахгүй боловч тэр цаад далд утгаараа энерги утгаараа бүх зүйл шүтэн барилгатай холбоотойгоор оролцож л байгаа.
Тийм тэгээ дараагийн хоёлоогийн ярилцлага юмнууд дээр тайлагдах учиртай юмнууд нь гараад ирэх байлгүй дээ. За ойлголоо. Өгтөө ер нь явж та өөрийнхөө дотгошоо чимээлж өөрийнхөө дуу хоолойтойгоо дотор мэдрэмжтэйгээ нэг болж иж гэмээн бусдын дэмжлэгтэй дэмжлэггүйгээр энэ хорвоо ертөнцийг таньж мэднэ. Асуудалгүй. Олж гарнаа. Хаана юу болоод байгаа, юу өрнөд идэх, цаанаа ямар учрас ижүүр байдаг. За тийм байна. Тэгээд би ер нь нэг ингээ холбогдож байгаа хүмүүсийгээ дор хаяж цаашдаа надтай нэг 3 ядаж холбогдоотохоор гэж хүсдэг. Хэлдэг. Дор хаяж. Та ч гэсэн мөн адил өөрийгөө сонсож байгаа хизээ яаж холбогдмоор байна? Тэр үедээ холбогдоорой. Надад нэг юм орж ирлээ, инглээ, тэглээ. Дотроос ч эзэл хүсэж байна. Тухайн үед холбогдоорой за. Цаг аваад холбогдоорой. За тэгээд талархаарай. Хорвоо ертөнцид өөрийнхөө харж хамгаалж байдаг эндээ гэр чимээнэр бүх зүйл хамааралтай. Өнөөдөр зүгээр нэг 2 хүн видео коллоор холбогдоод л нэгнийхээ юу чөлөөлөд байгаа юм шиг боловч энэ цаана харагдахгүй байгаа өчнөн зүйл болж байгаа өрнөж байгаа шүү. Гараад ядаж нэг сүү өргөтөхөөрэй. Тэнгэртэй залбираа чин сэтгэлээсээ өөрийгөө нэг даатгаатгаарай, амжилтгаатгаарай, залбираатгаарай. Талархаарай энэ их чухал зүйл шүү. Талархаарай. Хэдий ч нэ талархна, төдий ч нэ авах савчин томорч идэг. Буян заяа чинь бүр илүү нэмэгдэж идэг. Тэгэхээр талархаарай. За, салхитай. Танадад дансаа чатаар явуулах. За тий хөө хойло чи хэдэн цаг ирсэн юм бэ? Нэг өнгөрсөн шүү. За миний юуг нь болохоор та мэдж байгаа нэг цагийн төлбөрөнд 50 гэж байгаа. Тэгээд сая хоёлоогийн хувьд бол айхтар тэр сөрөг энерги зохиогдож дамжуулалт явлаа. Тэгэхээр нэлээд хүнд байлаа. Хэрвээ хүсвэл та өөрийнхөө боломж болцоогоор нэмээд явуулж болно. Ягаад тэгэхээр эн чинь нөгөө энергийн хувьд айгүй тийм шахагддаг. Энергийн хувьд нэлээд тийм ажил явдаг болохоор ингэж хэлж байгаа шүү. За.